Монгол улсад нийтийн аж ахуйн салбар үүсч үлдсэний 91 жилийн оюун арга хэмжээ тохиолдож байна. Энэ арга хэмжээний хүрээнд хэрэглэгчээ сонсъё гэсэн нээлттэй хаалганы өдөртөг зохион байгуулагдаж байна. Мөн бас айл өөрөх аж ахуйн нэгж хэрэглэгчдтэй бид нар болохоор ус тулааны үн тарифын талаар мэдээлэл өгж байгаа. Төлбөр яаж бодогддгийг, ямар тарифаар бодогддгийг, мөн бас үйлчилгээний сэтгэл ханамжийн баталгааг болсон нийт айл өөрөх аж ахуйн нэгжүүдийнхаа дунд судалгаа явуулж байгаа. Ус хангамж ариутгах татвар хашгиралт үйлчлэгээ зохицуулах зөвлөлөөс гаргасан тийм төрийн байгууллагын бодлого шийдвэрийг иргэд ард олон нийтэд бас таниулан мэдүүлэх тийм зорилготой байгаад байгаа. За энэ таашрын залуу сургалт дээр энэ 1358 өргөтэй энэ өрхийг хариуцаж одоо Орос улс тулааныг хариуцаж байгаа Орос улсны компани Gold Compass гэх юм бол нээлттэй хаалганы өдрөлөг болж байна. Энэ өдөр болохоор орчин суугчид болохоор яг бол ихэнх хүмүүс бол тодорхой мэдээлэлээ одоо энэ ус тулаан хаана хариуцах юм гээд адаглаад одоо нөгөө хаанхаа хариуцлага мэдэхгүй ядахгүй Орос улс тулаанда одоо юугаач төлбөрийн мэдээлэлгүй одоо зарим тийм тохиолдол зөндөө гардаг л та ер нь хэд бол одоо нээлттэй хаалганы өдрүүд энэ гарч ирж байгаа Орос суугчид нээлттэй энэ одоо Орос улс Gold Compass гэдэг газар юу хариуцдаг юм бэ? Ямар үйл ажиллагаа явуулдаг вэ? Одоо бид нар одоо ус тулаанаа хэрэгжилж байгаа одоо сангийн талаар ч гэсэн одоо бас тодорхой хэмжээний өөрийн гэсэн мэдлэгтэй болж байна. Өөрөө яг нүдэд бодитоор одоо яг үгүй байдаг одоо энэ нөгөө нэг юу вэ холбох хэвслүүдээс хэсүүлээд ингээд тодорхой бүх мэдээлэл тавьсан учраас бас хүмүүс бас илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй болж байгаа болов уу гэж бодож байна л да. Хана халуун тусч чинь хоолой чинь зүгээр тийм хацаж чадсан байна. Тэгээд өөртөөс нэг өчгөл чинь жоо хаалт гэдэг юм байна. За